Төр шашнаан цэвэрлэх үйл хэрэгт бүх ард түмнээ уриалгахын учир нь Мао дэглэмээс эх орноо цэвэрлэж Хятадын засгийн газрын иргэшээлээс төр засгаан чөлөөлөхийн тулд ирлээ. Үнэхээр багш минь яг хүний амь алж шүү багш. Монгол улсын иргэдийн 1% нас арчаад байна. Одоо энэ дээр манай лам нар юу бодож юу хийж сууж байгаа юм бол тэрийг бид мэднэ. Тийм ингээ хангалттай би юу ч хийхгүй юм уу? Тийм. Монгол улсын үндэсний аюулгүй байдал санал хийж байна. Тэр авсан бичиг бол манай халбай ясаад юуны хамт хэрэгэн дамжуулаад байна шүү. Харин тийм бид 5 сар одоо бичиг хэрэг мэрэг тэрийг үлээхгүй. Нэг хоногт хэдэн хүн хохирж байна. Энэ хоногоор өдрөөр цагаар тоологдож байна. Тэг бид нар одоо ажлыг тий тоолох юм явж байгаа. Бичиг цаас хүн бол ингээ хадаад байна л да. Бид нар уус хандж байна. Одоо ингээ сая ингээ нааш орж ирэхэд бас нэг ах тэгж ш. Дүү маань ингээ хөсгөл байсан. Одоо ингээ савны хор тавдартай гэсэн чинь эмчнэр нь зүгээргээ тариулсан чинь одоо ингээ хөлн хавдаад ингээ явчихдаа болчихлоо. Ингээл гэл захаас ингээ солонгод явчихсан багшаа. Тэг ингээ манай энэ бүхний одоо дүүн нөхцөл ингээл вакцины хариулт одоо ингээ биеийн муудсан хот руу орж ирэх чинь гэж штэ. Тэгээ манай ингээ тардаа хүргээ ах юм маань ээж нь бас биеийн муудад эмгэг твцсэн. Ингээд манай ангийн маань хандаагийн маань аав нь ингээ нас орцсон. Вакцины хариулт хүн болгоо ингээ маш их юм эрсдэлтэй байдал үүсчихэд байна. Үнэхээр одоо Монголын одоо ганц одоо бурхны шашны төв тэгээ дээрээс нь Азийн буддистуудын их тайвны төв байдаг энэ том байгууллага маань одоо хүн төрөлхтний бид нар бүр ганц Монгол гээгүй үнэхээр хүн төрөлхтнийг авраач. Угаасаа тэр вакцины үйлдвэрлэгчид болон мөнгөний эзэд дэлхийн 7 тэрбум хүний цөөлнө гэдээ бүр өөрсдөө хэлээд ярьсан шүү дээ тий. Энэний эсрэг одоо жинхэнэ хамгийн шудраг буддистуудад дуугаа хоолой өргөх нь өстой бүр мдэггүй байж болно. Одоо харин цаг хугацаа ингээд харуулчлаа шүү дээ тий. Бид ч санх үнэмшижсэн үнэхээр аюултай байна гэдэг бүгдөө л маска зүгэл төр захиргааныхаа шийдвэрийг биелүүлсэн. Манай ах дүүнэр маань бас тариулсан. Тэгээ би судаад өө эн чинь болохгүй мэж одоо бас хүүхдэд тахгүй шууд гэж ихэлсэн байхгүй юу. Далаа агш маань хүртэл уриалсан. Бид нар ч гэсэн хин ч гэсэн ойлгох бид нар ямар багтай юулаа вакцин хийдэг хүмүүс ш мэдэхгүй шүү дээ. Бид нар ганц тань руу ирээд байгаа юм биш. Бүх шашны хүмүүсийг уриалж байгаа. Тийм бөө Христ гэл тийм. Тэгээ ганц энэ бурхны шин. Тийм учраас Азийн буддистуудын их тайвны баг анх оролдохдоо дэлхийн бүх шашны хүмүүсийг цуглуулсан. Тийм учраас бид нар яг тийм л имийг гандандаа хиймээр байгаа. Тийм ээжүүдийг бас урьж байгаа. Бид нар манай 7 ээжлэг тийм хүмүүс байгаа аахгүй бөө ээж байна, Христ ээжүүд байна тийм ээ. Тийм учраас 1970 онд энэ гандан гिचлийн хэдийн маань хурлын зааланд дэлхийн өнцөг булан бүрийн одоо Христийн болон лалын маш олон шашин шүтлэгтэй хүмүүс ирж дэлхийн их тайвны төлөө хуралдаж исэн бол одоо бид нар бас яг тэр цаг нь болчихжээ багшаа. Лам хуургууд хуралдуулж исэн бол одоо ээжид хуралдуулах цаг нь ирчихсэн байна. Өнөөдөр далаа багш маань даригсан уншаараа гэсэн үнэхээр дарихын хүч биднэрт ингээ оршоод ингээ ээжүүд ингээ бүгдөө ингээ вакциныг эсэргүүцээ дуу хоолойгоо нэгдээд эхэллээ багшаа. Тийм учраас ингээ дарих бурхныхаа үйлсийг бас бодоод тийм ээ энэ уншиж байгаа номынхоо тэр утга агуулгыг санаад биднэрт ингээд хурал хийх заалаар хангаж өгөөч уулзалтаа хийх юм өрөө гаргаж өгөөч бид нар төр зүрэл байна. Энэ вакцины зогсчмод бидний зорилго болчихж байгаа юм багш минь ээ. Тийм учраас энэ төрхөн хугацаанд бид нарыг дэмжиж өгөөч лам 3 эрдэнэ минь ээ. Бид нар бол үнэхээр та нарыгаа бурхан л гэж үзэж байгаа. Хүн аргаа барсан үедээ бурхандаа л хандна өөр яах юм. Төрдөө хандлаа төр нь үл оошоолоо яг эсрэг бүхнийг улам хүчтэй хийгээд тахлаар тэр бодоо. Тийм учраас бид нар одоо за одоо эцсийн найдвар гэж гордож ирж байгаа шүү багш минь. Тийм учраас одоо нэг өрөө гаргаж өгч тэ тэр яг юуны маань бичиг хэргийн усулд өгсөн байгаа тэ тэргээр яриа шийдэх байлгүй. Одоо энэ сар боллоо. Бичиг хэргийн хүмүүстэй бид нар юусаа ярихгүй гэж байна. Шууд тантай л ярина. Бичиг хэрэг гэдэг чинь угаасаа танах хурлаа. Бичиг хэрэг гэдэг хариу бид нар 3 шуудангаар гэсэн ба шуудангаар өгсөн гэсэн байхгүй юу тийм. Мөн одоо миний өчиг багш таньсан байгаа хөө. Хүүлийн тусгай. Би танд өгсөн шүү дээ. Би таны гарт бараг өгсөн гэсэн үг шүү дээ. Таныг орж иж явах. За энэ бичиг хэрэгч өгдөө шүү. Өгөөд орхоо гэсэн. Тэгэхээр багшаа маргааш ингээд бид нар нөгөөдрөөс ингээд нэг юм өрөөтэй болоо идэхгүй та нэг ийм сайхан одоо өрөө заалт нэг биднэрт нэг өрөө гарах өрөө байж таараа. Тийм учраас одоо Монгол ардын намынхан шиг тэгж биднийг нэг коридортой хүлээж авч уулзах хэмжээний биш. Өрөөгөө бай. Та Монгол улсын бас нэг том шашны төлөөллийн хувьд одоо ард иргэд чинь асуугаад байгаа энэ асуудал дээр өвөө олноороо өвчин зовлонтой болж байгаа энэ асуудал дээр та нар юу хийх гэж байна? Яаж энд санаа чилээч. Одоо ингээд бүр ламын сайн мэдчихсэн хүн болгоно насаар бэлчээд байгаа. Дийлийнх нь бараг юм. Хэрвээ ингээд дараа яриа та. Дараа биш ашиг хийzээ. Одоо яриа. 10-аас 14 өнөөдөр 4 хонцод байна. Цагаас ирэхгүй яах вэ багшаа? Үнэхээр нөгөөдөр өнөө хамгаалалт болгоод оруулахгүй. Сая одоо ингээд бидний оруулахгүй. Ямар амир юм бэ? Нэр чинь тусдаа энэ асуудалтайгаа харин тий ярьж шийдэн шүү дээ. Би эртээ цаа уулзнаа бид нар ингэж яригээд та тэгээд одоо тэрнээс ч 2-3 хоног өнгөрсөн. Гүү 5-6 хоног. Доктор хичнээн 100 хүн одоо бүр өнөөдөрс эхэлчихэд байна.
хүүхдүүдэд. Одоо бүр жирэмсэн ирчүүд. Тэгээд нөгөө Facebook хүүхдээ алдчихлаа. Эмч зүгээр гэсэн чи худлаа байсан байна гэх бөөн гомдолтой ээжүүд. Facebook-ээр эсрэгж байгаа хүмүүс бүр их байна. Ирсэн орших юм уу? Тэрэн дээрээ тулчаад байхад энд бид нар хоног тоолоод, ажлын хоног тоолоод, цаг тоолоод хүлээж сууж болохгүй. Нэг цагт хэдэн хүн тариулж болох вэ? Тэрийг бодох хэрэгтэй. Багш минь одоо ингэж маш тулгамдж байна. Үнэхээр бүр асуудал хэцүү байгаа шүү багш. Тийм учраас бүр аргаа бараад бүр өөрөө ирэх ингээд бүр нойр хоолгүй болсон хүмүүс яваа штэ. Энэ унтлах тухай ойлголт байхгүй болоод байна штэ. Монголын яриастай. Та нараас одоо бөө найдлага байгаа ерөөсөө. Бүгдөө ингээд там багш нартай ингээд шат байгаа даа олон шүү. хүмүүс үзэж чинь шууд нэг хариу өгөөч. Тийм хизээ авч уулзах вэ? Одоо яг хизээ яг юу хийх гэж байна? байна? Олон хүн таныг багшаагаа сүсгэлтийн хувьд тий шууд өмнө шудрах яг өөрийнхөө нэг хүн ёс байдаг л да. Номын ёс байна, хүний ёс байна тий. Албан байгууллагын дээр бичиг хэрэгээр харьдаг, үүдний харуул хамгаалтаар харьдаг чинь номын ёсонд байх ёсгүй зүйл шүү дээ. Хүний ёсонд ч байлгүй Монголын ард түмний мөн чанар шүү дээ. Тэгэхээр чи энэ авралын оронд байгаа иргэдэн бид нар үүдний харуулны бид нар ганц өөрсдийнхөө биш Монгол хүний удмын санг хамгаалж явж байгаа төлөөлөл байхгүй юу? Тэрийг томоор харж хүндэтгэх хэрэгтэй байхгүй юу? Харуул маань. Энд 3 яс байгаа боловч энэ би тийм хэрэгтэнтэй харьцаж байгаа юм шиг дэмжиж байгаа. Гудамжаараа яхад хүүе цаа хоолгүй байгаа штэ нэ цаа бодоо гэж автобусныхаа мөнгнөөс надад хуваалцаад байгаа байхгүй юу? Тийм хүмүүс зөндөө байгаа гişаа. Тийм яг нь тархин нугаацсан хүмүүс бас байгаа л да тэр маань цөөхөн хувьтай байдیں۔ Одоо нөгөө нэг хөнөөдний илүү болоод байхлаар зэрэг улам их одоо яах юм бэ? Бид нар ингээд хяраа дуусах юм уу гэдэг байгаа байхгүй юу? Үнэхээр Монгол хүнийг аврах цаг болцсон багшаа. Үнэхээр Монгол улсыг дамнал авч ирсэн хизээний хизээд. Тийм учраас та нараас биднийг аварна багшаа. Үндэ бол нэр 37 оны хэлбэгд олон мянган дамнар амаараа Монголыг энэрэнгүй хүндэг энэрэнгүй бурхны шашны тэр энэрэнгүй ёсоор бид нартай сүсгтэй олонтойгоо ядаж харьцдаггүй маа гэхэд нэг хүний ёсоор за миний бодлоор нэр юм али цаг уу юу болоод байна вэ? За миний бодлоор нэр юм ядаж нэг хүний ёсоор харьцмаар байна. Тэгэхээр чин та үүдний жижүүртээ давсан болов тэгээд нэг бичиг хэрэгээр хариу өөр юм байхгүй байхгүй. Энд чинь ямар харьяас цагдаагийн газар биш үү? Чи авралын дэдор шүтэний орон байхгүй юу? Энэ харуулсан хүн бас өөрөө хүнлэг байх хэрэгтэй хүн байхгүй юу? За энэ ээжүүд чинь ингээ явж байгаа хүмүүс шүү. Энэ юуны төлөө тань энэ жижүүрийн хүүхдийн төлөө бас явж байгаа байхгүй юу? Бид нэр устгах гэдэг шүү. Тийм учраас тэр бидний том зорилгыг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Төрийн цагдаа нар тэгж үзэх хүмүүс барьчиж аваад гямданд харсан байхгүй юу? Таныг эсвэл одоо биднийг дэмжиж болохгүй ч юм уу ярьж болохгүй ийм цаанаасаа төрөөс ч юм уу ямар нэг судалж үзсэн нэлээд юу судалж үзэхгүй та нар юу хийж идэв? Та нар төрөөс төсөөлөө байж загнаж бүр энэс ямар наадах чи амиа орлоход толцоод байгаа хүн. Монголын хүн амын нэг хоёр өсчээд хахад лам нар бурхны шашинтангууд юу хийж байгаа? за одоо бол л да. Үгүй энэ хэрүүл хийж болчихсон шүү дээ. хэрүүл байтгаа амиа орлоход хүрчээд байна хүмүүс. За одоо юм байна. Ямар маш харамсалтай байна үнэхээр. Та байж хэдлээнд байж. Энэ яагаад бид нар энд байж ах ёстой вэ гэвэл мөн үү? Энд чинь өөрөө нөгөө нэг хамаг амьтныг аврах авралын сүм учраас гэтэл энд ямар улсууд байгаад байна вэ гэхлээр зэрэг цагдаагаар өөрийгөө хамгаалуулсан өнөө нэг коммунистийн эзлийн хордлогч тарих гэдэг юм уу яг одоо арай. Энд чинь өөрөө нөгөө нэг хаана аюул зовлон байна тэрийг яаж арилгах уу гэдэг юм дээр ажиллаж явах ёстой. Одоо энийг яаж аврах вэ гэдэг тэр хурлыг хуралдаж шуулж ярилцаж байх ёстой газар. Гэтэл энд ямар яриа яригдж байна вэ гэхлээр зэрэг надад маш харамсалтай юм. Өнөөдөр за гандангийн баалан дэмжүү цагдаа дуудсан байна. Нэг аврахын төлөө өсөлтөн зарсан. Тэндээс ингээд цагдаа яриудаас аваа явсан. Тэгсэн чинь одоо бас бурхан багшийн маань энэ гандан штиг гэдэг бас цагдаа нар ирсэн. Энэ таа хүн бүтгэж байгаа. Таа хүн бүтгэж байгаа. Бүх бичлэгч байж байгаа. Тий. Таны наадах чинь өрдөн шарах.
миний ихэд өмнө шиг үнэхээр зам гурван эрдэнэ. Тийм учраас надад бол эцсийн найдвар юусан танаргал байна. Тийм учраас танаргал жоохон шудраг байгаа чи. Энэ хэдэн үлсээ хамгаалсан амьтны амиг авах гэж байгаа улсуудчууд бид нар. Тэгэхээр зэрэг бид нар энэ харгас төрийн хуулиар явахгүй төр шашин тусдаад юм бол шашны үдэрийг хамгийн аврах ёстой юм бол хамгийн яаж аврах вэ гэдэг зүйлээр бид нар ярилцах ёстой. Яг зөв, ёстой зөв. Одоо Монголын ард түмнээ ерөөсөө бид нар яаж аврагдах вэ гэдэг зүйлээ хэлэлцъя гэдэг зүйлийг ярьж. Яагаад гэвэл энэ ч өөрөө нэгэнт бид нарыг авраач гэж өгсөн мөнгөөр л байж байгаа юм чинь яаж аврагдах вэ гэдгийг одоо энэндээ хэлэлцъя. Энэ чинь бурхан баг шизээч ямар нэгэн цагдаа хөслөө дэрэгдээ тойруулаад энэгээр дамжуулж харьцсан юм байхгүй шүү дээ. Тэр дамжуулж харьцаад байгаа утгаар нь өвгдийн бошиг үнэн бош таарлаа шүү. Орон хэдийг зандалчид эзэлнэ гэдэг чинь ийм утгатай юм байна шүү гэж би ойлгож харж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр зэрэг би одоо нэгэнт энэ би ярих ёстой газар маань ирүүлээд энэ зүйлийг яриулж яана гэж би бодож байна. Тэр утгаар нь би одоо энэ зүйлийг танилцуулж өчигдөр бидний хувьд ингэж яасан шүү дээ. За нэгэнтээ бид нар өөр хуралдах газаргүй боллоо. Ингээ байшин болгон байгууллага гэдэг ингээд биднэрт мэдээж мөнгө цаасан байхгүй юм шин уралдах орон бариалга. Гудамжинд ингээд цуглаа ярилцъя гэж хурал цуглаа ингээд жигсаал цуглаа ингээд барьж явчих гэдэг тийм. Тэгэхээр зэрэг хурлаа эндээ яа энийг бидэрт мэдээж өвшөөрөх байхаа гэд энд хурал хий гэдэг шийдвэрээр өчигдөр тарсан шүү дээ. А тэгээд намайг чиний хувьд хурлын хөтөлбөр бэлтгэрэй гэсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр зэрэг би одоо нэгэнт ингээд тохирсноороо энд хөтөлбөрөнд танилцуулчих тий. За тэгэхээр зэрэг ийм хөтөлбөр байгаа. Дэлхийн 3 дугаар дайны хөнөөлөөс хүн төрөлхтнийг аврахын тулд мөнгө тэнгэртэн монголчууд яаралтай хуралдах шаардлагатай боллоо. Яаралтай. Тийм учраас бид нар өнөөдөр цаг хугацаа алдахгүй одоо баг үүгээрээ хурлаа эхлүүлж гэнэ гэж үзэж байна. Тий. Хурлаар хэлцэх зүйлийг дараах байдлаар танилцуулж байна. Нэгдүгээр COVID-19 вакцины хор өнөөлийг нийт монголчуудаа яаралтай танилцуулж ялангуяа яг одоо тухай чиглэлд байгаа их хүрсэн харгислаас их хүрсэн хамгаалах түүний тулд эмч мэрэгчлэтнүүдийг өөрийн оруулж эрүүл мэндийн мэдлэгийг олон түмэнд түгээх. Хурал гэдэг чинь одоо эндээ бид нар улс үндэстнээ аврах хурлаа энд яралтай зохион байгуулъя. А тэн дээр эхлээд энэ вакцины хор өнөөлийг яралтай танилцуулж яралтай их хүрсэн аврыг. Тэрнээс хамгаалъя. А тэгээд яагаад ийм хэмжээнд Монгол тэнгэрлэг монгол хүн тэр хашаатай мал шиг болтлоо арьс маханд нь хор шахаж байхад шахуулаад ийм үлцэнгүүд орой байдалтай хэмжээнд хүртэл мөнгө тэнгэрт монголчуудыг доройтуулсан тэр эзэн нь хэм бэ гэдгийг олж тодруулахын тулд ийм харгас засгаар яваад сайхан ирээдүйд хүрчнэ гэж хэлсэн энэ бурхны номын сургадаг энэ чойж амцаас нь яг ямар сайн сайхан түрх гээд байгаа гэдгийг хурлчуулсан нийт олноороо өмнө зогсоож байгаад хэлүүлэх ёстой гэж би үзэж байгаа байхгүй юу. Аа тэгээд хоёрдугаарт нь тэгвэл нөгөөх нь ягааш аль нэрнгүй засаггүй гэдэг нэвтрүүлэг үүсгэсэн байхгүй юу. Нөгөөх нь юу юм бэ гэхээр зэрэг хүн төрлөختнийг аварна гэдэг мөнгө тэнгэртэн монголчууд хөдөлсөн. Тэрийг дарсан байхгүй юу. Тэгэхээр зэрэг бидний хувьд бол монголчууд хүн төрлөختнийг аварна ингэж Монголын эрнийг эхлүүлнэ гэдэг зүйл дээр юм хийж ирсэнтэй. Тэгэхээр зэрэг хүн төрлөختнийг аврахаар мөнгө тэнгэртэн монголчууд хуралдаад хөдлөх юм бол яг ямар сайхан ирээдүйд хүрэх юм. Тэрийг бид нар танилцуулъя. Бидний зүгээс өөрсдийнхөө бэлтгэсэн илтгэлийг энд хурамжуулсан олонтоо танилцуулъя. Энэ улс орон чинь сайн сайхны зам руу орох гээд байна. Гэтэл энэ гандан эдийн лам нар чинь тэг болоо зогсчод байна. Энэ гандан эд чинь өөрөө коммунизмын өөрөөр хэлбэл ярагчдын зандалчдын хамгийн сүүлчийн хорогдох цайз болчоод байна гэдгийг өөртөө ярьсан байгаа. Тэгэхээр зэрэг энэ хамгийн сүүлчийн хорогдох цайз болсон гандан эдийг яралтай авралын сүм болгож хувиргахын тулд Монголын төр төмнийхээ төлөө 2-1 сэтгэлээр зүтгэсэн нийгмийн зүтгэлтнүүдийг болоо соён гэгэрүүлэгчдийг эндээ урьж оролцуулъя гэсэн зүйлийг яаж байгаа. Одоо энэ эзэн Чингис хааны алтан төрийн жолоог өнөө хүртэл өртөөлж таниулж ива Эрдэмтэн профессор Самбуугийн Даваагү Гэндэнгийн Долгорсрын Чулуунбаатарын Эрдэнэ гэх мэт эдгээр мэрэгдийнхээ үгийг сонсож төр баригдах уламжлалт онолтойгоо бид нар танилцах хэрэгтэй байна. За тэгээд ийм
хөтөлбөрийг ягаад энэ мэт 70-аас үлийг эхлүүлж 10 цагаан буйны үрийг тариалахын тулд энэ өдрөөс эхлэн хамаг монголчууд яаралтай хуралдах шаардлагатай болоод байгааг ээжүүдийн зүгээс яаралтлан танилцуулж байгаа юм а гэдэг зүйл. Ястаа сайхан хөтөлбөр боловсруулсан байна. Тэгэхээр би яг ингэ багшийнхаа өрөөнд сууж юм. Тэгэхээр багшийнхаа өрөөнөөс энэ хурлынхаа одоо нийт хөтөлбөрийг ингэ та бүхэндээ танилцуулаад эхэлчлээ. Тэгээ үнэхээр 21-р зууны Чингис хаан дэлхийн нийтэд төлөөлттэй байгаа юм байна. Яг тэр шиг Монголын ард түмэнд төлөөлттэй байгаа юм байна. Тэрэн дээр тэгэхээр зэрэг одоогийн 5 дахь ерөнхийлөгч те Алтмаагийн Батулга гэдэг хүн энэ утгаараа 21-р зууны Чингис хаан юм байна гэдэг зүйлийг танилцуулж ирсэн. Тэр илтгэл мэлтгэл маань байгаа учраас Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч Алтмаагийн Батулга гэдэг хүнийг өрөн оруулах ёстой гэж үзэж байгаа. Монголчууд мөнх тэнгэрийнхэн дээр улс төрийн намыг залах учиргүй. Үүний тулд нийтээрээ нэгдэн ягтрах Монгол төрөө хамгаалах цаг иржээ. Монгол төрийн нэг намын дарлалаас чөлөөлж хамгаалахад Монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй болоод байна. Мөнх тэнгэрийн эвэл дор ахуй төрмөн бүү алдаргэ. Монгол улс, Монгол үндэстэн мөнхөд оршиж Монголын ардчил ашид мандан бадрах болтугай. Хоёрдугаар хүн төрлөختнийг аврахаар хамаг Монголын хөрөгийг давлгаалan хөдөлж чадсан те. Ингээд гадна байгаа монголчуудад жавхлангийн чинь бурханчлан шүтдэг юм байлээ. Тэгэхээр зэрэг энэ хүнийг хоёрдугаар дөрөв оролцуулах ёстой гэж үзэж байгаа юм.